хүмүүстэй үзэлцэх өрсөлдөх шаардлага гарсан учраас. Тэгэл амарлаг болоод байж яснаа тэгэл 1-2 жил алга болчихсон шүү дээ. Тэгсэн мөртлөө өөртөө тэгж хийж чадаагүй байж иж. Тэгээ олигтой нэг амжилт үзүүлэхгүй ер нь өөрт нэг тийм хонглын үзүүрт гэрэл харагдахгүй бол нэг тэгж солиороод Сэлгмагийн Эрдэнэцогт Монгол модель агентлагийн топ модель 2008 оны Men's Physique ангиллын хотын аварга. Тэрээр Бээжин хотод зохиогдсон Mr. Olympia тэмцээн шагналт байр. Мөн саяхан болсон улсын аваргаар шагналт байранд ороод амжижээ. Түүний хамгийн том тэмцээн бол Man of the World дэлхийн сайхан залуугийн тэмцээнд шилдэг дотуур хувцас болон чөлөөт хувцасаар тус алтан медаль хүртэж байсан. Эрдэнэцогт маань удахгүй Монголд болох хүчрхэг Монгол, мөн Перу улсад болох олон улсын сайхан залуугийн тэмцээнд оролцох гэж байгаа. Иймээс түүний эдгээр тэмцээнүүдэд бэлтгэл болон хоолны дэглэмийн тухай бичлэг болон ярилцлагыг та бүхэнд төлөвлүүлье. За Arte Club маань телевиз биш, энэ бол YouTube сууг учраас ямар нэгэн цензур байхгүй гэдгийг нь сануулгах нь зүйтэй байх. Тэгэхээр энэхүү бичлэг маань нэлээд илэн далангүй болсон учраас та бүхэн заавал дуустал нь үзээрэй. за өнөөдөр мөрийг ер нь өргөн харагдуулах, урдаас өргөн харагдуулах дасгалууд ер нь алдал мөрний ууртал гэхээс илүү ардлын болч илүү чухал байдаг. Ер нь бол би өдөр болго өөрөө дасгал хийдэг. Гэхдээ яг бэлтгэл болгон дээр өөрөө дасгал хийдэг. Гэхдээ энэ дасгалаас л ер нь эхлэх юм байна. Мөрний ууртал гэхээс илүү артл руугаа илүү орвол одоо мөрийн үйлөө өргөн харагддаг гэсэн үг тийм. Одоо чинь манай ангиллын мөнхөд манай доотлын ангиллын Батар жидрийн мөрийг харж байгаа шүү дээ. Мөрний артл нь илүү том. Гэхдээ яг зөвхөн мөрний артлаа том харагдуулах балбаад байвал чинь нэг юуг болчихно. Бүх юмнууд equal биш болчих юм бол бас жоо гажиг харж эхлэх. Тийм бол бүгдийн жиг шиг жигдэл хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо энийг хэд давталтай хэдэн оролт ордог гэсэн үг. Би юу ямар ч тасалбарыг off season бай. Тийм. Лин үеч бай. Ер нь доотлон 15 20 л татна. Тэгэхгүй л угаасаа юм тэгээс орчтой ба. Хоёрын хооронд 1-2 давтаал 1-2 оролт хийгээл 35 гэж болохгүй шүү дээ. 35 мотивац ч өөрөө булчин гимтэйгээд тэрийг нүүрсээс амин дэвдэ хоолоор эдгэхийн нэр учраас 1-2 өргөд л угаасаа гимтэх юм гэж үгс байхгүй шүү дээ. Тийм болохоор болж өгвөл Давтал нь 15-аас 20, оролт нь 6 юм уу 8. Гэхдээ одоо оф сизон болохоор нэг 4-5 ороод тэгэл тэ. Ер нь жоохон барьж хийвэл одоо бол за энэ хоёр дахь тасгал тий. Смит машин дээр ардаа шахам. Давталтай оролт нь Адилхан. Одоо ер нь ямар хоолны дэглэм барьж байгаа вэ? Хоол бол яг өглөө бэлтгэлийн өмнө бол дүрсээ хангалттай аваад бэлтгэлийн дараа өглөө авснаас 2 дахин баг нүрс аваад тэгэл өдөр орой бас яг тиймэрдүү нүрс аваад тэгэл хэлж байгаа. Их тостой юм бол хийдэг юм аа. Угаасаа. Гэхдээ яг сүүлийн өдөр байнга гэдэг. Дахианы цээж баг. Дахианы цээж бахыг би нэг тэмцээний сүүлийн нэг 7 хоног л идтiimдөө. Адууны мах л иддээ шүү дээ. Ер нь. Надад бол зүгээр хүн өөрлөлтөө заавал нэг ингэ тэгэн гэсэн байхгүй шүү дээ. Топ 3 спортын нэмэлт. 3 спортын нэмэлт.
Одоо уурга BC дрess спорт саплимент Whey, нэгдүгээр BCA, BC. тэгээд нүүрс. Одоо манай сайтик брэнд болохоор тийм нүүрс байт юм аа. Одоо би бэлтгэлийн дунд болсон. Жохон хөөлтмөл жохон багсаж ирчих юм уу те. Тэг юм бол айгу хурдан задардаг байхгүй. Тэр айгу гоё. Malta Dextrin юм уу тэр нь? За баг kind of тиймэрхүү. Монголын топ 3 бодибилдинг фитнесийн тамирчид. Бодигоос гэвэл Батнасан, Золбоо. За Бакмистер биш те. Менс физикс гэх юм бол одоо миний дээр байгаа тамирчид шүү дээ. Хинж. Мөнх хот, Нэмтлэг, Ирхмээ. Энэ гурал мундаг да. Яг доотлын өндрийн залуучд мундаг л да. Гэтэ би тэдэртээ өсөлт гүвчд идэг надад амар бат тийм биз. Тэр ч байдаг тийм. Хоёрын англи гарч байгаа. 80-аас дээш тушаалж байна. Дараагийн засаг нь бол хурц тийм. Энэ штангтай урдаа. Ер нь заавал хөрөмжн дээр ихээсээ илүү хаяа чөлөөчин аваад ер нь зүгээр шүү дээ. Гайдалтай ч юм уу. Уйнууд бих чинь тийм. Одоо энэ дараагийн засагт нь болохоор мөрний ар, мөрний хажуурч гэсэн бас ордог зөв гэж байна. Техник бас. Гэхдээ ер нь зааланд хийж байгаа тамирчдыг хараад ямар жингээр хөдөө оролт хийж байгаа гэхээсээ илүү яаж хийж ийнэ гэдгийг техникээс хараад авах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд тэдний төвшөө өөр, тухайн хүний төвшөө өөр юм чинь болж игэл нэг жинрүүд арайд авахгүй. Мэдээж том жингээр хийж том болчтой болно. Гэхдээ тэр хэмжээнд төвшөнд очихын тулд эхлээд бастай юу ч алгасах боломжгүй шүү дээ. Чи өөрөө цаг хугацааны спорт болохоор. Тийм болохоор яах юм байхгүй. Эхлээд техникээ зөв үзэж хэрэгтэй. Кардио тусал 7 хоногт хэдэн удаа эдэн минутаар хийдэг вэ? Яг хоо офсисны үед бол кардио мардио хийнэ гэж байхгүй шүү дээ. Хэвдэж хийнэ гэж үгүйсэн байхгүй. Гэхдээ яг хоо тэнцвэрийн үед гэдэг юм бол бэлтгэлийн өмнө 20 минут, бэлтгэлийн дараа 20 минут гэлтэй. Тэгээд давхар нөгөө юугаа яачих учраас зузаан уцтай бэлтгэл хийгээд тэгээд хоолоо яг зүв бариад өөгчлөх шуурга бэлтгэл хийж ер нь гадаасаа дотроос ингэждэг. Ер нь тулгаж нэнгэрнэ гэж бол үгүйсэн байхгүй. Болж игэл тэмцээнд алсуураар наандаж 3 сарын өмнөөс ч юм уу те яг формтой байж ш тэгээ 3 сар яг тэмцээнд бэлтгэх хэрэгтэй. Тэрс зүг зүгээр формгүй байжснаа 3 сарын дотор тэмцээнд бэлтгэхэд орно гэж юм байхгүй. Тэгж орох юм бол ер нь тэгэл байчих баалсан юм шүү дээ. Над чиг. Одоо ч тэгэл ер нь мултардаг л болсон шүү дээ. Тэгээд тань чи ангиллтай болохоор да өндөрдөө ороод идэв үстэй. Би ч уулын 186-аас дээш гэлэг ангилд орох хэрэгтэй байхгүй. Монгол тим ангилт байхгүй. Монгол тим ангилт байхгүй. Ягаад гэвэл тим өндөртэй залууч маш зөв. Манай холбооч болохоор тухайн ангилд 5-аас дээш тамирчин байж байвал тэр ангилыг оруулдаг байхгүй. Тэр чи өндөр мөртлөө булчингийн мастай чиг төвлөрсөн залууч байхгүй. Тамирчин байхгүй учраас. Ирхмээ мөнх хөлөг гэдэргээ залуучд байгаа л да. Ирхмээ гэхдээ 186 хүрэхгүй. Манай мөнх хөлөг гэдэргээ залуучд байгаа.
метр оол ингээ ер нь өндөр залуучууд бүгдээрээ хийгээд ордог болно гоё штэ. Ер нь тэгээ юмны томол биш тийм үстэй. За дараагийн дасгал болохоор алдалт энэ дасгалыг бол бүх хүмүүс мэдж байгаа шүү дээ. Алдалтыг бол яг би алдалтыг ер нь өдөр болгон хийвэл зүгээр гэж боддог. Ер нь бол алдалт мөрний шилэг тий өдөр болгон явах зүгээр жижиг болчих юм чи. Том болчихгаас гэдэг юм бол хөл идэх ч үе зээж идэх ч үе ер нь төмнөгийн дээр сүнээгаад халаалтай гэж юм уу. Төмнөгийн дээр сүнээгаад эсвэл pull over-ыг ер нь бэлтгэлийн төсөлд хийгээд тахт ер нь их зүгээр юм шиг санагцсан. Ер нь гадны тамирчдыг ер нь хараад байгаа юм шүү дээ. Instagram story-г харахад дандаа тийм байд шүү дээ. Өндөр ч хэдлээ 191. Одоо хүмүүс яаж өндөр болох вэ гэж асууад байдаг. Тэгэл багасаа янз бүрийн спортоор хичээллээ. Ачаалал авах. Өөртөө ер нь ачаалал өгөх хэрэгтэй л баг л та. Тэ. Багасаа л ер нь ямар нэгэн спортоор хичээлэх хэрэгтэй баг. Миний хот тийм л бөхөр сагсаар янз бүрийн спортоор хичээлж байсан. Бүгднгээр нь бас тодорхой хэмжээний самжилт үзүүлсэн. Гэхдээ ер нь надад хамгийн таалагдж байгаа нь ер нь юм гэсэн. Спорт мэдээлэл мэс үзэх юм бол яг тэгэхээр бүх тэмцээнд бэлж явах бүх цагийн турш өдөр болгон минут тутамд яг өөрийгөө байг контролж явах юу яадаг шаарддаг сахлаг батн шиг шаарддаг учраас надад зүгээр санагдсан. Тэгээ яг нэг үр дүнг нь өөрөө өдөр болгоос сараа сарын хооронд өдрөөс өдрийн хооронд 7 өнөөс 7 өдрийн хооронд үр дүнг нь өөрөө өөр дээр яг хараад талын үнээс ингээ хараад явчихаар маш хурамтай байдаг л да. Тийм болохоор илүү хичээл илүү хөдөлмөрлөхийг цаанаас нь шаарддаг. Тэгээд мундаг залуучууд тэгээд бас одоо ингээ ялагдаад харч бас тэгээд энэ ч юм бас илүү сайн хийх бодох юм шүү дээ. Энэ үрээд энэхүү бичлэгийн маань 1-р хэсэг өндөрлөж байна. 2-р хэсэгт EGT хийсэн элен талангүй ярилцлагыг та бүхэнд хүргэх болно. Ингээд лайк дарж шеэр хийхээ битээ мартаарай. Түр баяртай гэж хэлье да. Yeah. Siege. Riley. Taz. Yeah, set me free and give me death, there ain't no other choices. When I lay down to go to sleep, I keep on hearing voices. Little whispers in my head, man, is you fake or loyal? Why no water, that designer, baby, pick your poison. These little demons living underneath my bed, creeping. Know the real monster lives above them all, sleeping. That subtle breathing in your closet every single evening. Thought you never see me again, looks can be deceiving. When they hear the sound of the drum, they'll be saying, oh Lord, here they come. Yeah, here we come. Here we come. Here we come. Here we come. I used to think that people die because they wicked. Nowadays people wanna see you dead because you gifted. Been ready for my tomb since I came up out the womb. So no matter what, I'm coming back and paying you a visit. Saw it coming, I predicted.
but y'all wouldn't listen. No, you can't protect your riches if you never burn bridges. Flip pages, went places, made changes, still dangerous. Now I'm back, altercation, hold still. I make it painless how it feel, baby. When you say you love me, is it real, baby? Full speed, both hands on the wheel, baby. Young Taz coming from the Mobile, baby. You know the drill, baby. Yeah. And when you hear the sound of the drum, we'll be saying, here we come. Yeah, here we come.